сайн байцгаана уу? Эдийн засгийн тогтолцоог одоо богинохон юм видео бичлэгээр бас тайлбарлан оруулж байна. За тэгээд өөрт хэрэгтэй гэж үзэх юм бол одоо өөртөө нэмэлт мэдээлэл байдлаар ашиглаж болно. За тэгэхээр өнөөдрийн энэ хичээлийн сэдэв маань болохоор эдийн засаг одоо нийтжинтэй эдийн засгийн тогтолцоо түүний англи онцлог гэсэн жижиг дэд сэдэв байна. За тэгэхээр эдийн засгийн тогтолцоо болон түүний англи онцлогийг ингээд энэ зургаас ингээд товчхон харах юм бол одоо ойлгомжтойгоор харагдана. За тэгэхээр энэ эдийн засгийн тогтолцоо гэж юм юу хэлээд байгаа юм бэ гэхээр нийгэмдэх энэ хязгаарлагдмал нөөц баялагийг яаж хуваарлах, за тэгээ бүтээгдэхүүн үйлчилгээг бас хэрхэн үйлдвэрлэх, за тэрийг бас хэрэглэх болон эзэмших харилцааг зохицуулж байгаа арга зам, ерөн журмын зохицыг хэлээд байгаа гэсэн үг. За тэгвэл эдийн засгийн тогтолцооны дараах ийм дөрвөн төрөл ангилал байна. За тэгэхээр энэ эдийн засгийн тогтолцоог энэ нөөцийн хуваарлт, өмчийн хэлбэр болон шийдвэр гаргахын түвшнээс нь хамаарат дөрвөн төрөлд ангилж байгаа гэсэн үг. За тэрний нэгдүгээр ангилал бол уламжлалт эдийн засгийн тогтолцоо байгаа. Уламжлалт. За тэгэхээр энэ болохоор зөвхөн одоо өөрсдийн хэрэгцээг хангах зорилгоор зан заашид уламжлал арга барилдаа тулгуурлаад тэгээд үйлдвэрлэл явуулдаг энэ тогтолцоо гэсэн үг. За тэгээд жишээлх юм бол энд одоо мал аж ахуй, газар тариалан, ан агнуур, төврийн аж ахуй гэх мэт нь уламжлалт одоо аж ахуйнууд нэгдэн гэсэн үг байна тийм ээ. За тэгэхээр жишээлбэл одоо мал аж ахуй гэх юм бол энэ байгалийн бэлчээр ашиглаад нүүдэлж амьдарч байгаа хэм маяг бахна байна. За газар тариалан бол ерөнхийдөө жоохон суурьшмал тийм ээ. Газар хөрсөө одоо гар аргаараа хөрсөө боловсруулад тэгээд одоо өөрсдийнхөө хэрэгцээнд зориулсан тариалах газар тариаланг одоо өөр газар руу сэлгэн нүгүүд аваад явах мал аж ахуй шиг одоо зөөгөөд аваад явах бол боломжгүй тийм ээ. Тэгэхээр суурин одоо байдлаар явуулдаг аж ахуй байгаа. За ан агнуур чинь тийм ээ байгалийн бэлэн баялаг гэдэг загс агнуур, ан агнуур гэх мэт. За тэгэхээр эдгээрийг одоо уламжлалт эдийн засгийн тогтолцоо гэж яах юм тийм ээ. За дараагийн тогтолцоо бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо. Төвлөрсөн төлөвлөгөө. За тэгэхээр манай хүүхдүүд үндсэндээ заавал судлахын түүхийн хичээл за тэгээд нийгмийн хичээлээр ерөнхийдөө энэ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн талаарх бол өмнөх төсөөллийн ойлголтоо бол авцсан байж идэг тийм ээ. За мэдээж уламжлалт аж ахуй ч гэсэн авцсан байж идэг. За тэгэхээр энэ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг болохоор энэ юуг яаж хэн зориулж үйлдвэрлэхийг төрөөс төлөвлөж байна. Тэ? Төрөөс төлөвлөөд шийдвэрлэдэг байна. За тэгээд мэдээж үйлдвэрлэлийн хэрэгсэл нь одоо хэний өмч яах вэ гэхээр төрийн өмчт багтдаг. За тэгэхээр энэ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг бол одоо гол онцлогоор нь бол дараах байдлаар бол онцлогуудыг энд бол гаргаж өгсөн байна. За нэгдүгээр бол төвлөрсөн төлөвлөгөө буюу улсын орны эдийн засгийн хөгжлийг одоо төрөөс нэгдсэн ийм мастер төлөвлөгөөний дагуу удирдан чиглүүлдэг байна тийм ээ. За жишээлбэл одоо энийг юу гэж ойлгож болж, инженеэр юу гэж ойлгож болж байна вэ гэхээр төлөвлөгөө нормыг биелүүлэх байдлаар одоо өдрөд үйл ажиллагаа явуулдаг байна тийм ээ. Жишээлбэл одоо тэр үеийн одоо гавьяа шагналын үеийн гэхээр шилбэл төлөвлөгөөт нормоо дагуулan биелүүлсэн тийм ээ. За төлөвлөгөөт нормыг одоо хугацаат норм хэмжээнд бол одоо биелүүлсэн төлөвлөгөө нормыг одоо туг үүсгэсэн гэдэг ч юм байх нь тийм ээ. За дараа нь төрийн өмчөө. За газар үйлдвэр байгалийн баялаг зэрэг болохоор үйлдвэрлэлийн бүх үндсэн хэрэгслэл төрийн мэдлэлд байх. За тэгэхээр төрөөс тогтоосон үн бас байх нь тийм ээ. Бүтээгдэхүүн үйлчлэгээний үнийг бол зах зээл бусууд харин төрөөс одоо яг хатуу тогтоож. За тэгэхээр энэ үед одоо бол манай хүүхдүүдэд түүхийн хичээл нийгмийн өмнөх одоо мэдлэг дээр болох юм бол нэгдлийн мал аж ахуй те мал одоо юу гэдэг улсын өмч хувийн өмч одоо байхгүй тий. За тэгээд одоо шилбэл энэ дээр ингэж байгаа төлөвлөгөөт ан агнаар байгаль хамгаалал байгаа. Нөгөө бидний өмнөх уламжлалт аж ахуй дээр бол хүмүүс одоо мал аж ахуйг эрхэлдэг байсан бол одоо энэ төлөвлөгөөт ан агнуур буюу байгаль хамгаал, байгалаа бас хамгаалахын гэхдээ төлөвлөгөөт ан агнуурыг бас зааж өгсөн байна тийм ээ. За тэгэхээр дараагийн эдийн засгийн тогтолцооны ангилалд бол зах зээлийн эдийн засгийн тогтолцоо. Зээл. За тэгэхээр үйлдвэрлэгч болон хэрэглэгчийн эрэлт нийлүүлэлтийн үндсэн дээр нөөц хуваарлагддаг.
За тэгэхээр хувийн өмч мэдээж давамгаалж байна. Энэний өмнөх одоо төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгийн тогтолцоон дээр бол бүхэн улсын өмч байгаа гэсэн тийм ээ. За тэгвэл зах зээлийн тогтолцоороо чижид ороод ирсэн чинь хувийн өмч давамгааж эхэлж байна те. За төрөөс эдийн засгт бол оролцох оролцоо бол багасч гисэн байгаа. За тэгэхээр энэ эрэлт ба нийлүүлэлт буюу энэ нь болохоор үн болон үйлдвэрлэлийн одоо хэмжээг төрөш харин одоо худалдан авахч те болон одоо худалдагчдын харилцан үйлчлэлээр болж тогтоож ирсэн байна. За тэгэхээр энэ иргэд аж ахуйн нэгжүүд өөрийн гэсэн одоо өмчтэй байх нь тийм ээ. За тэгээд тэрнээсээ одоо шиг олохын тулд чөлөөтэй захиран зарцуулах эрх нь байгаа. За тэгэхээр энэ санаа бол технологийн хөгжүүлэх хамгийн гол чухал хөшөөрөг болж исэн байна. За дараа нь чөлөөт өрсөлдөөн байна. Олон үйлдвэрлэгч зах зээл дээр одоо өрсөлдснөөр бүтээгдэхүүний чанар сайжраад тий. За одоо хэрэглэгчдэд ашигтайгаар тогтоох юм боломжтой болдог. Гэхдээ хамгийн гол нь өрсөлдөхтөө тийм ээ үйлдвэрчдэнд өрсөлдөхтөө шудраг өрсөлдөнө тийм ээ. За үүнтэй нь холбоотой нөгөө оюуны өмчийн патент энэ төр гэдэг байгаа шүү дээ. Бусдын имийг яг ижилхэн үйлдвэрлээд хулгаж болохгүй гэсэн үг тийм ээ. За тэр гих мэт гэсэн үг. За тэгэхээр эдийн засгийн зах зээлийн эдийн засгийн тогтолцоо нь бол дараах юм яадаг байх нь онцлогтой байх нэ. За дараа нь хамгийн сүүлийнх нь уул холимог эдийн засгийн тогтолцоо байна. Холимог. За тэгэхээр энэ болохоор зах зээлийн механизм болон төрийн зохицуултыг хослуулан авсан хэлбэр байгаа гэсэн. Тэгэхээр энэ дэлхийн ихэнх улс орн болвол тэдэнд Монгол улс энэ тогтолцоороос хөгжиж байна те. За тэгэхээр хоёр хвшлийн нэгдэл буюу энэ зах зээлийн чөлөөт механизм те болон төрийн зохицуултыг бол хослуулан ашиглаж байна. За тэгэхээр иргэд аж ахуйн нэгжүүд бол ашиг олох зорилготойгоор үйлдвэрлэл үйлчлэгээ явуулж үйлдвэр үйлчлэгээгээ хөгжүүлж байна тийм ээ. За тэгвэл энэс төрийн үргийг нь аваад үзэх юм бол төрөөс харин боловсрал, эрүүл мэнд, за тэгээд энэ нийтийн тээвэр зэрэг энэ нийгмийн нөгөө суурь үйлчлэгээнүүдийг нь хариуцахаас гадна за бас монополоос бас сэргийлж өгч байна те. Байгаль орчныг хамгаалах хууль эрх зүйн орчныг бол төрөөс зохицуулж өгч байна. За тэгэхээр энэ холимог эдийн засгийн тогтолцоог илэрхийлж байгаа дараах зургийг бас манай хүмүүс сайн ажиглаарай. Төрийн бодлого болон зах зээлийн түншлэл, төрийн ба хувийн секторын симбол, за олон нийтийн буюу одоо бүхний тусыг хангах гэдэг. За ийм дөрвөн одоо юу гэдэг нь эдийн засгийн тогтолцоо байдаг байна. За тэгвэл эдийн засгийн тогтолцооны ангиллыг одоо гол ялгаанууд нь юу байгаа юм бэ гэхээр за дараах нь хүснэгт схемээс бол харж болж байна те. За тогтолцоо өмнө нь бол одоо дөрвөн тогтолцоогоо гаргаж өгсөн байна. Дараа нь энэ тогтолцоонуудын өмчийн хэлбэрийг гаргаж өгсөн байна. Дараа нь шийдвэр гарагч нь хэн байх юм бэ гэдгийг гаргаж өгсөн байна тийм ээ. За тэгэхээр уламжлалтад бол одоо өмчийн хэлбэрнүүд бол нийтийн овг аймгийн байх нь тий. За тэгээ шийдвэр гарагч нь бол эдгээр нь байх нь. За төвлөрсөн төлөвлөгөөтөд болохоор төрийн өмч байх нь тий. За ингээд төр засгийн газараа шийдвэр гарагч нь за зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд бол хувийн өмч, за хүүхэн аж ахуйн нэгжүүд те гэх мэт. За холимогт бол төрийн болон хувийн хоёулаа байх нь тийм ээ. За тэгэхээр шийдвэр гарагч нь бол төр болон хүүхэн гэсэн ийм гол ялгаануудыг бол энэ үснэгтээс бол бас хараад энгийнээр ойлгож бодно. За дараа нь энэ зах зээлийн эдийн засгийн үндсэн асуудал. За зах зээлийн эдийн засаг төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засаг хоёрыг ялгааг харуулж байна тийм ээ. За тэгэхээр энэ зах зээлийн эдийн засаг нь бол юуг тийм ээ яаж хэнд одоо хөргөх юм бэ? Тийм ээ. Үйлдвэрлэл, хуваарлалт. За тэгэхээр төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засаг болох дээрээ эсрэгээрээ яаж хэнд юу гэдгийг дараалаа. Тийм ээ? Үйлдвэрлэл, хуваарлалт, зах зээл гэсэн ийм юугаар дараалал бол. За тэгэхээр тэр юуг яаж хэнд юу гэдгээр нь бас одоо манай хүмүүс инженеэр одоо ялгааг нь бол бас ойлгож болж байгаа гэсэн үг тийм ээ. Зах зээлийн эдийн засаг бол эхлээд юуг үйлдвэрлэх юм бэ? Яаж хэн зориулж үйлдвэрлэх юм те? Төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засаг бол яаж хэнд юуг одоо үйлдвэрж хүргэх юм бэ гэдэг ч юм те. Ингээд ялгаагаар нь тогтоогоод очиж болно гэсэн. За ингээд цагаан тайлбар видео бүршигтэй анхаарлаа хандуулсанд баярлалаа.